За маш олон хүний хүсэл дээр өөртөө яаж хиймэл оюуханыг авчиглаж хувцас өмсүүлэх вэ гэдэг энэ үнэгүй зааврыг та бүхэндээ өгье. Эхлээд та бүхэн маань Google-ийн Gemini AI хэрэгтэй. За тэрнийхэн тохиргоог энэ дээр болохоор баруун дэд болонд 2.5 flash гэдэг дээр нь тохируулна. За тэгээ үүний дараа image tools-ын create images гэдэг рүү ороод за нэмэлт тэмдэг дээрээ дараад өөрийнхөө зургийг оруулна. За жишээ нь за энэ би ингэ бэлдсэн байна. За би өөрийнхөө энэ зургийг оруулаад 3 хувцас өртөө өмсүүлж үзүүлье. Тэгээд describe your images дээрээ she is wearing this гэж биччихье тийм ээ. За тэгээд дараа нь болохоор ямар хувцас өмсүүлмээр вэ? Түүнийг оруулна. За ингэж орууллаа. За ингээл одоо та өөртөө ямар хувцас авахыг харж болох нь байна тийм ээ. За тэгээд манай одоо Sparko Digital Marketing хөтөлбөр дээр илүү дэлгэрэнгүй яаж одоо нэг дүрийг бүтээж түүгээрээ дамжуулж бизнесээ сурталчлах вэ? Түүгээрээ дамжуулж одоо брендингийг хийж болно, брэнд дийл хийж болно гэдэг олон сайхан одоо сургалтуудыг 21 модуль хичээл сургалтыг бол Sparko Digital Marketing хөтөлбөр дээр бид нар зааж байгаа. За тэгээд надад бол одоо Gemini ийм зургийг өгч जैन. За дараагийн хувцсыг өмсүүлж үзгээр ийм зураг өгч जैन. За гэхдээ энэ дээр бол нэг алдаа нь юу байгаа гэхээр одоо даалгавар өгөх тоолонд миний царай өөрчлөгдөд байгаа. Энийг та бүхэн маань харж байгаа бах. Тэгээ яаж энэ царайг өөрчлөхгүйгээр нэг дүрээр хиймэл оюуханыг нэг дүрээр AI туслах ч юм уу эсвэл AI-ийн маркетинг хариуцсан хүн ч юм уу тийм ээ тийм дүр хийж болох вэ гэдгийг манай Sparko Digital Marketing хөтөлбөр дээр зааж байгаа. Та бүхэн маань